Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын нэр бүхий 23 гишүүн оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан гаргасан улсын хурлын 57-р тогтоолыг хэрэгжүүлэхийг засгийн газраас шаардаж албан бичиг хүргэлцэн. Тэд энэхүү шаардлагыг хариу эх сарын 5-нд авах юм. Тэгвэл уул уурхайн сайд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажилтна гэдгээ мэдгдсэн байна. Батэрдэн тэргүүтээ улсын хурлын гишүүд улсын хурлын 57-р тогтоолыг биелүүлэхийг засгийн газраас шаардаж байхдаа уул уурхайн сайд ганх уягт нэлээд итгэл хүлээлгэж байгаагаа дурдж байсан. Харин үүний дараахан уул уурхайн сайд ганх уягийг оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цоцлоно гэж ам алдсан тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч олонний гайхшиг бараад байгаа илээ. Тэгвэл уул уурхайн сайд ганх уяг энэ талаар ийхүү ярьж байна. Хизээч түүхэнд миний амнаас хүчингүй болгоно гэсэн юм үг гарч байгаагүй. Тэгээд энийг бол хэлэх байна. Харин улсын хурлын 57-р тогтоол баталж ирсэн оюу толгойн гэрээг байгуулахтай холбогдуулж тэгээд 57-р тогтоолын дагуу өмнөх засгийн газрыг байгуулах эрхийг засгийн газарт олгосон. Гэтэл 57-р тогтоол энэ дагуу байгуулаагүй. Тэр нь ганцхан заалт бий. 57-р тогтоолын 3-р заалт. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын орд эзэмшиж байгаа компанид эзлэх хувь хэмжээг 50-аас дээш хувь өргөнө гэсэн энэ заалт хэрэгжив. Яагаад хэрэгжив юм бэ гэхээр гэрээ хэлбэж явах үед электронтой аймхоо майндас техник институт ирүүлсэн. Тэгээ 1 тонн дэлхийн $4320 байхад 4.7 жилд орд ашиглаж ирснээс хойш хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн. Гэтэл энэ хугацааг бол 57-р тогтоол заалын хугацаа дараа гэсэн хугацааг 30 жилээр байгуулсан. Тийм учраас энийг өөрчлөлөө гэдэг шаардлагыг өөрчилж гэрээндээ өөрчлөлт оруулаа гэдэг шаардлагыг бол өмнөх 4 жил тавьсан одоо ч гэсэн байр суурь хэвээр байна. Өнөөдөр Монгол улсын засгийн газраас улсын хурлд эх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр улсын хурлд орж ирсэн байна. Тэгэхээр улсын хурлын 57-р тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг засгийн газарт тавьсан улсын хурлын гишүүдийн итгэл найдвар талаар өнгөрөхгүй бололтой. Мөн засгийн газар энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагч талтай хэлцээрийн гэрээнэ ард суух нь ойлгомжтой боллоо.